Дараагийн зохион бүтээгч мөн адил Говь Алтай аймгаас манай нэвтрүүлгийг зорин ирсэн байна. Ингээд зохион бүтээгч Цэрэн Жимдийг бүгдээр хамтдаа ухтаа авцгаая. Намайг нэргүй огт Цэрэн Жимд гэдэг. Би Говь Алтай аймгийн 9 болдог сумын Ханташ Эрдэнэ цогцлбор сургуулийн 7 ангид сурдаг. Миний бүтээл бол бяцхан гар хүрээ байгаа. Миний бүтээлийг хийгээд манай аав хамтарч хийсэн. Тэр хүрөөгөөрөө бүтээл хийгээд байгаа. Ийм бүтээлүүд хийсэн байгаа. Энэ болохоор багс, энэ зүлгүүр, энэ болохоор нөгөө модон дээр яадаг зурвал, тэгээд энэ цовны албаг, цовгоо түрхдэг. Тэгээд энэ гэдэг болохоор өөрөө хүрөөр хийсэн. Энэ шотгоор нөгөө мод одоо хүрөөчөд хогоо ингээд унагчдаг. Хүрөөт мод авчихсан уу? Хүрөөт мод энэ. За хоёул сольж үзвэл наач мод цаасны утга үнтэй одоо. Тий. Энэ цаасны утга ингээд ирэн. Ингээд сольчихно. Ий боломжтой гараа зүсч. Тэгээд ингэчээд модны яг одоо наа чи төмрийн хүрөө юу модны хүрөө юу яаж цонх вүлээ? Ирийг харна. Ирийг энэ бүдүүн нарийнаас нь. Энэ бол модных хүн тий? Тий. За. Энэ модных. За тэгээ хоёул энэ даалгаврыг чи хоёул шүхч. За. Ийм супер шүхчтэй газар. За нэг цаг гарлаа. Хүрөөдөд өгөөч, голоор нь хаагаад өгөөч. Цуулаад өгөрөө уртааш нь. За араа яг ингээд хэрэглээс туршаад эхэлж байгаа юм да. Хаасаг юм хөрөдөл явдаг хүн шүү дээ энэ эрдэнэ сайхан багш чинь. Энэ ийм байна. Хөрөө нэгдүгээрт энэ түгжээ байхгүй. Хоёрдугаарт ингээд түлхэхээр нөгөө чинь 90 нэг хураагдах тал руугаа болохоор цаашаа орчих гээд. Яаждаг вэ? Эсрэг тийшээ байсан бол татж байгаа нөхцөлд бол хөрөөч боломжтой юм шиг. Тэр цоожлууд нөхөн нөгөө талд авах тохно шүү дээ. Гэхдээ энэ дээр нөгөө чоождогч байхгүй. Тэгээд хөрөөнийхөө эрийг нөгөө тийш нийцсэн учраас ингээд хөрөө даах тал руугаа болохоор нөгөө чинь ихвдэж наашаа орчих гээд. Би энийг ихтер хөрөөдөх юм уу, дагууд нь хөрөөдөх юм уу гэдэгдээ тохируулсангүй яг дунд зэргийн алуутай байж хийцэн байл л да. Тиймэрхүү юм анзаарэгдэж байна. Энэ гэдэг бүтээлийг 2 хоног хийсэн. 2 хоног уу? Тий. Би наад чи 2 сараа ивэч дийлэхгүй. Би энэ аавтаа хамтарч хийсэн аавтаа. Яг ийм одоо ч гэсэн би хэрэгэлдэг. Яг одоо ч гэсэн хэрэглээл явчих. Хуучин төмрийн өрөөний ингээд яг бид нар төмрийн өрөө хэрэгжилчихэд энэ хаягдлын ерөөсө хайдгүй. Яагаад хайдгүй гэхээр энэгээр гетнакс руу өтгөд маш их хэвтэй юм байдаг. Тэр нь юу вэ? Гетнакс буюу одоо электроникийн хавтангийн суур одоо боорд ч тийм тэрийг хөрөддөг байхгүй. Одоо ч одоо миний багцын дотор яг ийм хааш дээ. Тэгээ яг энэ бол яг нэг төгжөөг учраас хөрөөдгөд эвгүй байх шиг байна. Гэхдээ яг өнцгийн зүг тохируулаад бариул хөрөж болно. Ингээ хөрөдөж болж байна. Аавтайгаа цуг ингээ сууж хагаад модны хөрөөний ийм том тий. Төмрийн хөрөөнийх нь ийм жижиг. Энийг юунд эргэж болох вэ? Тэгээ одоо чиний энэ хийсэн багц түүлэн дотор ч байгаа эдрийг юунд эргэлдэггүй гэдгийг бүгднийг мэдэж штэ. Яг чиний үеийнхэн ч одоо ийм мэдэхгүй. Counter strike тогтоом голцсон эргүүлсэн, бад эргүүлсэн хүмүүсүүд их олон байгаа шүү. Тэгэхээр миний дүү мундаг байна. Яг хэдийгээр 2 хоногийн дотор хийсэн ч гэсэн бас яг үр дүнтэй байна. Тэгээ би ахын чамд бол баяр хүргэе. Тэгээд сайжруулах юм бол зөндөө байна. Энэ дээр сая ингээд төгжээгээ яаж ийх вэ? Энд одоо төгжээ хийж болно л тоо. Тэгэхээр би бол чамайг үеийнхнийхээ хүмүүсийг бодоход ямар ч байсан 10 алхам өмнө явж шүү. Баярлалаа. Баярлалаа өстэй. Баярлалаа. Анхаарах юм бол зөндөл байл да. Гэтэ бас өөрийн дэвшилттэй юмнууд байна. Жишээ энэ зүлгүүр байна гэдэг бол энэ бараг л бүтээ сая ярьж шин санаа бах те. Энийг энд ирэлж штэ. Тэгэхээр энэ чи бас хальтахгүй дээрээс нь энд нэг наагаад өгч нэгдэг чи бас энэ чинь нэг л дэвшилттэй зүйл байгаа. Хурны хэм арилгаад бас хэрэгтэй юм шүү. Хүүхдүүдэд хэрэглэж үзсэн үү? Чамаас өөр хүүхд хэрэглэж үзсэн үү? Өөр хүүхд үзег баг. Аав бит хоёр л те. Тий. Тэгээ минийд яг одоо энэний ир талаас харах бол энэ уран хөрөөнүүдийн ир байгаа заяа. Тэр нарийн хөрөөнүүдийн ирнээс илүү томд бол энэ гарт чинь угаасаа ахтчих юм байна. Тэгэхээр хөрөөний ирийг өшөөж явах жижигрүүлт мэнд бол баг оврын жижиг зүйлүүдийг л хийхэд ашиглана гэдгээр нүг бүтээлөө хөгжүүл хэрэгтэй шүү. За. За маш их баярлалаа. За ингээд манай бяцхан зохион бүтээгчийн бяцхан хөрөө 3 дугаар шатанд тэнцэх үгүй юу гэдгийг шүүгчэд шийднэ. 1 ногоон гэрэл, 2 ногоон гэрэл, 3 ногоон гэрэл баяр хүргье. Бүтээлээ сайжруулаарай. Одоо ингэж таараа.
2 дугаар шатнд тэнцэж штэ тий. Тий. 3 дугаар шатнд өрсөлдөн гэдэг чинь 10 сая төгрөгийн төлөө өрсөлдөж эхлэх гэсэн үг штэ. Тэрнээс өмнө үзлэнд оролцсон. Үзлэнд оролцоход бүгдээрээ сэрэн чимдээ ингээд цөөхөн юмтай байжснаас 4-5 янзын хөрөөтэй хүмүүс хурж ирэл үзээд хөрөөдөл зарим нь худалдаа авчтэй. Тэр хүмүүсний 3 нугал зарчаад байж хэвээр тоххой. За, амжилтсаа. За. Миний сэтгэл маш өндөр байна. 2 дугаар шатанда тэнцлээ. Шүүгчнэрийн хөрөөнийхөө хамгаалтыг сайжруулсан эрхлэгээг нь